Сайн байцгаана үзэгчдээ онцлог сэдвийн шин дугаар эхэлж байна. За хөдөө орон нутаг эзгүүрч эхэллээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 141 суманд хүн амын өсөлт тэг зогссон байна. Өөрөөр хэлбэл 330 сумын ойролцоогоор 42.7% нь хүн амын тоо огт нэмэгдээгүй. За харин эсвэргээрээ татарсан дүр зураг ажиглагдлаа. За зарим суманд хүн амын тоо цөөрөөгүй ч 2015 оноос хойш бүтэн 10 жилийн хугацаанд ердөө 5 хүнээр бүл нэмсэн тохиолдол хүртэл харагдаж байлаа. За энэ байдал удаан үргэлжилбэл ирээдүйд 330 сумаас 92 нь хөнгөйдөж буураа сахиж үлдэх эзэн ч олдохгүй нөхцөл байдал хаяанд тулж иржээ. За тэгвэл яагаад хөдөө орон нутаг эзүүрч байгаа шалтгааныг одоо та бүхэнд том мэдээлэл дээр үндэслэн тайлбарлая. За 2015 онд Улаанбаатар хот 1.3 сая хүн амтай байсан. За харин 2025 оны байдлаар 1.6 саяд хүрч өнгөрсөн 10 жилийн дотор 328 мянгаар нэмэгджээ. За төрөлттэй зэрэгцэн Улаанбаатар хотод шилжин ирж байгаа суурьших иргэдийн тоо 2015-аас 2019 онд буурч 2020-оос 24 онд дахин эрчимдсэн байна. За үүний эсвэргээр хангай баруун, хойд, төв, зүүн бүсүүдэд тогтвортой механик алдагдал буюу аймагаас дайжих иргэдийн тоо нэмэгдснээр хүн амын өсөлт хангагдгаа байсан нэг шалтгаан болсон байна. За 21 аймгийн хүн амын өсөлт харилцан адилгүй. За зарим нь 18 мянга хүртэл хүн ам нь нэмэгдэж байхад заримынх нь эсэргээрээ буурч байгаа юм. За харин ямар ч өсөлтийг үзүүлээгүй буюу хүн ам нь цөөрсөр байгаа аймаг Булган, Сэлэн аймагуд болсон байна. За энэ хоёр аймгийн хүн ам 10 жилийн дотор 542-оос 894 хүнээр цөөрсөн байгаа юм а. За ингээд 330 сумаас 141 сумын хүн амын өсөлт зогссон. Өөрөөр хэлбэл энэ 141 сумын хүн ам бүхэл бүтэн 10 жилийн хугацаанд нэг ч хүнээр нэмэгдэг байна. За тухайлбал аймгийн төвөөсөө гадна 18 сумтай Өвөрхангай аймгийн хүн ам 10 жилийн хугацаанд 1579-оор өссөн байна. Учир нь Батүлцэгээс бусад сумдад Өвөрхангай аймгийн 18 сумаас 17-д нь хүн амын өсөлт нь зогссон байна. Аймгийн төв Арвахирийн хүн ам 2015 оноос хойш 6885-аар харин Батүлзий сумын хүн ам 96-гаар нэмэгдсэн байна. Харин бусад Богод, Бүрд, Нарийн тэл, Уянга зэрэг сумдын хүн ам дунджаар 300-аас 400 хүнээр цөөрсөн байна. За ганцхан хар орон сумыг жишээлээд харах юм бол 12 мянган хүн амтай байсан сум одоогийн байдлаар 11 мянга руу орж буурчээ. Архангай аймаг гэхэд л нийт хүн амын тоо нь 10 жилийн хугацаанд ердөө 622 хүнээр л нэмэгдсэн байна. За учир нь 12 сумын хүн амынх нь өсөлт зогссон. За мөн баруун бүсээсэл гэхэд Говьалтай аймгийн нийт хүн амын тоо 2015 оноос хойш ердөө 73-аар л өссөн байна. За учир нь бас л 10 сумынхаа хүн амын өсөлт нь тэг зогссон. За ингээд нийт сумын бараг тал орчим хувьд нь 2015 оноос хойш хүн амын өсөлт ажиглагдсангүй. За харин өсөлт үзүүлээд байгаа сумдуудыг харвал нэг 4-5 хүнээр нэмэгдсэн сум хүртэл энэ дунд байлаа. За тодорхойлбол Завхан аймгийн Завхан мандал сумын хүн амын тоо 5-аар өссөн. 2015 онд энд 1050 хүн амьдардаг байсан бол 2025 онд 1055 хүн болж нэмэгдсэн. За Баянгар аймгийн Баянлаг сумын хүн ам 3252-оос 3661 болж 9 хүнээр л өссөн байна. За Булганы Бууц сум гэхтэл 2015 оноос хойш хүн амын өсөлт нь ганцаар нэмэгдэж 2176 болсон баг жишээтэй. Хамгийн олон хүн амтай гэгддэг Хөвсгөл аймагт 10 жилийн өмнө 127 мянган иргэн бүртгэлтэй байсан бол одоо 135 мянга болж өссөн. За энэ аймгийн хүн ам 2015 оноос хойш 8177-оор л нэмэгдсэн байгаа юм. За харин хүн амын тоо бусад аймагаас илүүрхэж нэмэгдсэн нь Өмнө Говь аймаг болсон. За сүүлийн 10 жилд хүн ам нь 18 мянгаар нэмэгдэж 80 мянгад хүрчээ. За үүний дараа Баян Улаан аймаг 11 мянга, за Дорноговь аймгийн хүн ам 10 мянгаар өссөн байна. За ингээд хүн амын өсөлтөө хадгалж байгаа аймагуудыг харах юм бол Уул Уурхай, Дагнаж, Эдинска тэтгэж байгаа аймагуд байгаа юм а. За хүн дэд бүтэц хөгжсөн тухтай амьдрах боломж бололцоо бүрдсэн газар руу тэмүүлдгийг Өмнө Говь аймгийн жишээнээс харж болохоор байна. За 10 жилийн хугацаанд хүн ам нь одоо цөөрсөөр 141 сум байхад эсэргээрээ мянгаар хүн амаа өсгөж байгаа сум бол Өмнө Говийн Хамбогд сум юм. За энд хотгоо оруулал, захилгаан станц, сургууль, цэцэрлэг гээд бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийчихсэн. Ингээд суурьшлийн хүн амаа 66%-аар нэмэгдүүлж чадсан байна. За өнөөдөр хүн ам нь бол 9,10,000 шахуу бүртгэлтэй хүн амтай боловч хөдөлгөөнд хүн амын хувьд бол хил бомтон дагаад уул уурхай оюутлогоон дагаад
хөдөлгөөнд хүн ам бол нэлээд өндөр байдаг. Багадаа сумын төвийн хүн ам гэхэд 15-аас 17 мянга. За Хамбогт сумын нутаг дэвсгэр дээрх хүн амын хөдөлгөөнд хүн ам бол ерөнхийдөө нэг 50 мянга орчим хүн ам ийм хөдөлгөөнтэй сум байгаа. Өмнөгов аймагт ажиллаж байгаа одоо төрийн байгууллага, ялангуяа төрийн төсвийн байгууллагын алба хаагчдад бол нэлээдгүй давуу талууд бий болгосон байгаа. Энэ бол одоо Өмнөгов аймаг нутгийн хишиг гэж аймгийнхаа хэмжээнд одоо ажиллаж байгаа төрийн болон одоо төсвийн байгууллагын алба ажилчдад одоо нэмэгдэл одоо өгдөгөр бас онцлог. Тэгэхээр улсын төсвөөр цалинжиж байгаа цалин дээр Өмнөгов аймаг маань одоо нутгийн хишиг гэж энэ бүх одоо төрийн байгууллагын алба хаагчдаа одоо зөх хэмжээний нэмэгдлүүдийг олгодог. Энэ нь одоо төрийн байгууллагын алба хаагчид бас тогтвортой ажиллах, мөн одоо орон нутагт ирж ажиллах ийм сонирхлыг бол бас бий болгосон байгаа. Энэ утгаараа Өмнөгов аймагт бол одоо сайн багш, сайн эмч, сайн төрийн алба хаагчид ирж ажиллах ийм бас санхүүгийн одоо цалингийн дэмжлэгүүд бол бий болсон байгаа. За хотоо бол бүх орон нутгууд хүн амаа өсгөх хүрээнд төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдлийг олгож байгаа. За үүн дээрээ нэмээд орон сууцны хөнгөлөлтийг ч үзүүлээд эхлээд 3 жил болж байна. За тухайлбал Дундгов аймаг энэ аймагт ирж ажилласан төрийн захиргааны албан хаагч үндсэн цалин дээрээ нэмж 80% нэмэгдлийг авдаг байна. Дээрээс нь 3 жилийн хөдөлмөрийн гэрээтэйгээр ирсэн албан хаагчдыг орон байраар хангадаг гэдгийг Тус аймгийн эсэг дарга хэллээ. За үүний үр дүнд жилдээ хэдэн зуугаар сумаас дайждаг байсан хүн амыг тогтоосон ч ганцхан жилийн хугацаанд ердөө 50 хүнээр л бүл хэмжээ. За цаашид хүн амаа өсгөхийн тулд дэд бүтцтэй нэмэгдүүлэх шаардлагатай. За гэвч олон хэдэн төгрөгөө орон нутаг өөрөө авч үлдэх бус улсын төсөв рүү нийлүүлж байгаа цагт хөдөө орон нутаг хөгжиж чадахгүй байгаа гэдгийг ч хэлсэн юм а. Боловсролын чанар, эрүүл мэндийн чанартай холбоотой маш их одоо асуудал байна. Сумдад чинь нөгөө нэг 12 жилийн сургалтын сургууль байхгүй. Тийм учраас хүмүүс яаж ийм нэхээр 12 жилийн сургуульд хүүхдээ өгөхийн тулд ахлахаа ингээд ороод ирэхээр манай одоо зүүн талын сумдууд бол говь сүмбэрлөө хүүхдүүдэд өгж гэн. Хүүхдээ өгөхөр чинь заавал нэг харьяалын дагав байх хэрэгтэй гэдэг үднээс ээж нь дагаа шилжээд очиж гэн. Ээж нь хүүхдээ дагаад очисон бол бага насны хүүхдүүдэд цуг дагуулж авчих. Инхээр нөгөө механикаар одоо энэ шилжилт хөдөлгөөн тоонд одоо буураад байдаг ийм одоо талтай байна. Тэгэхээр энэ 12 жилийн сургуулиудыг нөгөө ядаж бүсчилсэн хөгжлийнхаа хүрээнд энэ сумдын төвийн бүсийн төвүүд дээр 12 жилийн сургуультай болгомоор байна. Тэгвэл зөвхөн аймаг руу манай одоо зүүн бүсийн сумдууд аймгийн төв рүү явна гэх юм бол 200 км явж очино. Говь сүмбэрлөө бол 50 км явал очиж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чи одоо говь сүмбрээс үйлчлэгээ авдаг юм уу? Говь сүмбэрт одоо үйлчлэгээ авахын тулд хүүхдээ сургахын тулд улсын бүртгэл дээр одоо шилжилт хөдөлгөөн хийгээд байгаа. Иймэрхүү одоо хандлагууд харагдаад байгаа. Тэгэхээр энэ боловсролын чанараа сайжруулмаар байна. За манай нэг одоо цагаан дэлгэр суманд хамгийн олон хүн одоо очсон байна. 50 хүнээр нэмэгдсэн гэдэг. Тэгээд цагаан дэлгэр сумыг судлаад үзэхээр сургууль нь маш сайн байна. Багш нар нь одоо гадаад дотоод төгссөн олон сайн багш нар авчирч ажиллуулсан. Тэгээд уулзалтан дээр эцэгчүүдийн иргэдийн хэлж байгаа нь бол сургуулийн чанар сайн байгаа учраас хүүхдээ дагаад одоо ингээд шилжээд ирсэн гэдэг ийм асуудал ярьж байна. Тэгэхээр энэ дээр бол бас одоо боловсролын чанарыг сайжруулах тал дээр анхаарах зайлшгүй шаардлага байна. Аймаг орон нутагт олж байгаа төсвийн одоо татварыг том татвар төлөгч одоо тэр хүмүүс дээш одоо орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг энэ евро нийслэл рүү болон татварын ерөнхий газар татаад авчиж байна. Тэгээд эргээд нөгөө хуваарлж нэг шүлс шиг юмыг нөгөө орон нутагт нь өгдөг. Гэтэл тэр орон нутгаа хөгжүүлэх юм бол орон нутагт одоо тэр орон сууц нь байгаад сургууль цэцэрлэгийн сайн байгаад за сүлжээ бусад юм байх юм бол хүмүүс очиж ажиллахад ажлын байр бол байна. Хамгийн гол нь одоо нөгөө нэг дэд үтсийн асуудал орон сууц нь байхгүй байгаад байдаг. Сургууль цэцэрлэгийн сайн биш байна. Сүлжээ нь одоо болохгүй байдаг ч юм уу. Ийм байхаар хүн очихгүй байгаад. Хүн очих юм бол одоо тэнд боломж их байна. За тэгэхээр орон нутг руу шилжиж байгаа хүмүүстэй дэмжлэг үзүүлнэ гэдэг одоо энэ шууд мөнгөн хөшүүргнээсээ илүү орон нутгаа хөгжүүлэх тал дээр илүү анхаармаар байна. Ер нь одоо Дорногов аймаг маань одоо өөрийгөө одоо бүрэн санхүүжүүлж улсад одоо давтаас өгдөг юм аймаг. За Дорногов аймаг дотроо бол энэ 70 жаргалын сум, замун үд сумч гэдэг юм энэ томоохон татвар төлөгч аж ахуйн нэгжүүдтэй сумууд бол аймагт бол нэлээдгүй одоо орлогыг бол төвлөрүүлдэг. Энэ дотор бол 70 жаргалын сум бол уулуурхайн одоо аж ахуйн нэгжүүдээс олсон орлогыг бол нэлээд одоо сайн төвлөрүүлдэг. Өнгөрсөн жил одоо 10 гаруй тэрбум төгрөгийн одоо төр навдуултыг бол аймгийн одоо төсөвт бол
хөрвүүлж одоо авч өгсөн байгаа. За гэвч бол дадлан жаргалын сум дээр эргээд ирэх орон нутгийн хөгжлийн сангийн одоо зардал нь бол нэг 400-500 сая төгрөгийн одоо орон нутгийн хөгжлийн сан дээр одоо тавьж өгч байгаа жишээний хүн ам өсөж байгаагийн хэрэгээр бол сурагчдын тоо нэмэгдэж байна. Тийм учраас одоо улсын төсвөр дээр одоо 2 жил дараалан одоо тавигдаад баригдаж чадахгүй байгаа энэ сургуулийн 320 хүүхдийн сургуулийн барилгын асуудал байж байна. Мөн дээрээс нь одоо багийн төвүүдийг одоо барьж байгуулах ажлууд, багууд дээр өрхөн эмнэлэг барьж байгуулах ажлууд гэдэг олон ажлууд бол хүлээгдэж байна. Энэ бүхэн бол энэ төсөв одоо мөнгөтэй л холбоотой. За төсвийг төвлөрүүлж байгаа, орлогыг одоо нэмэгдүүлж байгаа сумд бол үр өгөөж хангалттай байна л гэж үздэг. Бид нар одоо янз бүрийн байр суурьнаас төсвийн нэмэлт орлого юмнуудыг олонгууд буцаагаад сангийн яамн дээр ирэнгүүт үндсэндээ тэрийг эргээд одоо нэмэлт орлогыг аймаг орон нутгуудад үлдээхгүйгээр эх жилийнх нь санхүүжилтээс ингээ гасаад суутгаад ингээд одоо буцаад аймаг орон нутгууд руу ингээ явуулаад байгаа маа. Тэгэхээр тэр нь бол юу гэж ирэхээр бид нар баг ингээд орлого төвлөрүүлж нэмэлт орлого олж явж байгаа нь үндсэндээ аймаг орон нутгийн хувьд бол яг ийм системээр явах нь баг шийтгэл маягтай ийм үйл ажиллагаа болоод байгаа байхгүй. Үндсэн одоо засгийн газраас өгдөг дэмжлэгүүдийн доктортой байгаад аймаг орон нутгууд нэмэлтээр орж байгаа орлого нь аймаг орон нутгтаа үлдээд тэр нь эргээд өөрөө одоо нийгмийнхаа асуудлыг, иргэдийнхаа асуудлыг сая ярьдаг нөгөө төрийн албан хаагчдын доктортой ажиллах одоо нэмэгдэл цалин урамшууллын асуудал энэ төр нар зарцуулж шийдэгддэг ийм эрхцэн орчин энэ төр байх юм л энэ одоо жинхэнэ утгаараа бас бид нар одоо яг бодит байдал дээр бид нар нэмэлт орлого олоод явж байгаагийн одоо үр дүн нь гарах гэдэг байгаа байхгүй. Бүр одоо үнэхээр хүн ам зүйн эмзэг байдал маш өндөр гарсан. 92 сумд. Ирээдүйдээ энэ сумууд бүр эзгүүрнэ гэсэн үг. Нэг өсөндөө тийм ээ яг ингээд энэ голдролоор яваад ах юм бол. Тэгэхээр бид нар энэ 92 сумын хүн амын өсөлтийг хангахын тулд юу хийх вэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө яг аймагуудын түвшинд ингээд аваад үзэх юм бол манад хүн амын өсөлт болоод хөдөлмөрийн нөөцийн өөрчлөлтийн эмзэг байдал маш их байна. Масаараа ер нь Монгол улсын хувьд, бүсийн хувьд, аймгийн хувьд, сумын хувьд хөдөлмөрийн нөөцийн өөрчлөлт нь маш эмзэг байгаа гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ? Ажлын хүчний хомсдолд юугүй ороод эхэлсэн. Ялангуяа хойд бүс. Хойд бүс гэдэг маань манай Монголын хамгийн одоо эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа, орхон аймаг багтж байгаа тийм ээ. Говийн бүс. Яг одоо уул уурхаан гол асуудлууд тэнд үйл ажиллагаа явагдаж байгаа тийм ээ. Эдийн засгийн гол одоо яг толгуур газрууд маань гэсэн үг шүү дээ. Гэтэл эдгээр маань ажлын хүчний хомсдолд ороод эхэлсэн бүсүүд байгаа байхгүй юу? Тэгээ ажлын хүчний хомсдолд орох юм бол тэр эдийн засгийн үйл ажиллагаа яаж явах юм бэ? Ямар асуудал байх юм? Тэгэхээр бид нар одоо хөдөлмөрийн нөөцийн хомсдлын асуудлаа одоо шийдэхийн тулд хүн амынхаа өсөлтийг хангах, төрөлтөө дэмжих бодлогыг гарцаагүй юугүй хэрэгжүүлэхгүй бол ирээдүйдээ улмал хомигдох энэ дүр зураг харагдаж байгаа гэсэн. За аймагуудын хүн амыг өсгөх хүрээнд оюун эрдэнэ засгийн газрын үед буюу 2023 онд тодорхой бодлого арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэсэн байдаг. За тухайн үед аймаг бүрт очиж ажилласан төрийн албан хаагчдад цалингийн нэмэгдэл, орон сууц, газрын дэмжлэг, мөн бизнес эрхлэх бол татрын хөнгөлөлт гээд тодорхой бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. За гэвч үүний үр дүн тэг хувьтай үнэлэгдсэн байна. За яг бид нар саяны яг тэр бүс орон нутгийн эмзэг байдлын судалгаан дээр наадахыг үнэлсэн. Тэг ямар ч үр дүн хэрэгжилт маш муу гарсан. Яагаад маш муу гарч байгаа юм гэхээр нэгд бол яхав гэхээр засгийн газар зөвхөн тогтоол гаргаад аймаг болгоныг 10,000 хүнээр нэмэгдүүл гэдэг нь өөрөө маш хийсвэр одоо бодлого байхгүй юу? Яаж 10,000 хүнийг 1 жилийн дотор 2 жилийн дотор хаанаас авчиж тавих гэдэг тийм ээ. За тэгээд дэмжих механизм гэдэг бахан санхүүгийн хөшөөрөг ашигласан. Яг бодит амьдрал дээр тэр хэрэгжсэн үү гэвэл хэрэгжээгүй. Тэр засгийн газрын тогтоол бол хэрэгжээгүй. Ягаад тэгэхээр за орон нутаг руу хөдөө рүү хүмүүс шилжсэн үү? Тодорхой хэмжээгээр шилжсэн байна. Очсон чинь газар олгоно гэдэг уг нь айгүй гой тогтоол дээр байгаа. Гэтэл очоод яг нөгөө газартаа олё гэд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөр орон нутгийн засаг дараанаас чинь газар өгөх шийдвэр одоо өөрөө шийдэх эрх мэдл байхгүй. Тэгээ ингээ газар зохион байгуулалтын асуудал дээр очиод нэг газрын хуультайгаа холбогдуулаад гаццсан. За нөгөө санхүүгийн хөшөөрөг механизмууд ингээд нөгөө аж ахуйн нэгжүүд орон нутаг руу шилжүүл
баахан одоо доторын хөнгөлөлт янз бүрийн бас ярьсан. Бас яг ингээд очоод шилжсэн ямар ч тийм хөнгөлөлтөө олж авах нь байтугай тэнд үйл ажиллагаагаа ч явуулж чадаагүй. Ягаад тэгэхээр нөгөө л орон нутаг руу нэг одоо аж ахуйн нэгж байгууллага очлоо гэхэд мөн л бас газар эзэмших асуудал яригдана тийм ээ. Байшин савны асуудал ярина. Эргээд энэ нь яхав гэхээр очоод нөгөө бусад одоо хууль эрх зүйн бичиг баримтуудтайгаа ингээд зөрчилдөөд яг нөгөө орон нутгийн засаг дарганаар чинь бүрэн шийдвэр гаргах асуудал нь хязгаарлагдсан. Тэгээ энээс болоод бол яхав гэхээр хэрэгжилт бол маш хангалтгүй гэж гарсан бидний хувьдлаа судалгаа хийгээд үзгээд. За мөн хүн амын төлөвлөлийг сааруулах бодлоготой уялдаж төрөлтийг дэмжих шаардлага бас үүсэж байна. За Монголд 6 жилийн өмнө өдөрт 200 гаруй хүүхэд төрдөг байсан бол за одоо 150 болж буурсан байна. Энэ бууралт цаашид үргэлжилсээр байвал 2040 оноос Монгол улсын хүн ам хөгшрөх шатандаа орж эхэлнэ. За өнөө үеийн эд хөдөлмөрлөж байгаа залуусыг тэтгэврт гаргахын цагт өнөөдөр төрж байгаа хүүхдүүд ажиллах хүч татвар төлөгчд болох ёстой. За гэтэл төрөлт яг энэ үед буурч байгаа нь ирээдүйн ажиллах хүчний дутагдал толгойн өвчин болж эхэлнэ гэдгийг судлаачид анхаарууллаа. За судлаачид төрөлт яагаад буурсан шалтгааныг мөн тодорхойлсон байна. Монголд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн түвшин 2.6 болж буурсан. За дунджаар залуу гэр бүл 2 л хүүхэдтэй болж байна. За гэхдээ залуучуудын хүсэл нь 3 хүүхэдтэй байх. За гэвч нийгмийн нөхцөл байдал тэднийг 1-2 хүүхэдтэй болох сонголтыг хийлгэж байна. За сарын цалин амьдрах орчноо сайжруулсан цагт л гэр бүлтэй болж хүүхэд төрүүлэх сонголтыг хийх болсон нь Монголын хүн амын өсөлтийг түр зарцаахад хүргэсэн гэж дүгнэхэд болохоор байна. 90-ад оны үед төрөлт 2 дахин унжийн гэдэг чинь нөгөө нийгмийн эдийн засгийн реформ явагдсан шүү дээ. Яг тэр үед тэр үеийн хүмүүс бол яг хөөр хүүхд төрүүлэхээ хойшлуулсан байхгүй. Амьдрал хэцүү байсан. Амьдрал хэцүү болонгууд юу олон хүүхд төрүүлээд сууж авах нь ажлаа хийгээ явж исэн илүү хэрэгтэй тийм ээ. Тийм учраас төрөлтөө хойшлуулсан эмэгтэйчүүд 5 оноос хойшоос эдийн засаг арай докторжоод ирэх үед төрсөн байхгүй. Яг төрсөн эмэгтэйчүүдийн насны бүтцийг аваад үзэх юм бол дандаа 30-аас дээш насны эмэгтэйчүүд төрсөн байгаа. Ерөнхийдөө ихэнх нь тийм ээ. Тэгэхээр ингээд тодорхой хугацаанд ийм цаг хугацаанаас хамаарсан нэг ийм темпо өрсөлт яг энэ төрөлтөнд бас явагдсан байхгүй. Тэгээд яг энэ 2005-аас 14 оны өсөлтийг аваа авчирсан. Эргээд одоо буурсан. Тэгэхээр одоо бид нар төрөлтийг дэмжинэ гэдэг нь юу гэж яриад байгаа гэхээр 2005-аас 14 оны энэ залуучууд одоо яг энэ 2025 оноос хойш хугацаанд нөхөн үрчгүүдийг оролцож эхэлнэ. Тийм ээ. Одоо эхнийх нь 20 нас хүрч эхэлж шин ингээ 20 21 нас хүрээд. Тэгэхээр энэ залуучууд арай олон байгаа гэсэн үг шүү дээ. Өмнөх үетэйгээ дараагийнхаа үетэй харьцуулахад. Тэгэхээр энэ төрөлт өндөртэй байсан үйлрлийг бодлогоор дэмжиж өгөх юм бол нэг хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, төрөлтөө нэмэгдүүлэх юм сайхан таатай боломж биднэрт бас ирж байгаа аахгүй юу. Нэг хүүхэдтэй болох асуудал бол Монголд бол проблем биш. Ер нь бол нэг хүүхэдтэй болох магадлал 98%. Дараа нь нэг хүүхэдтэй яжгаад 2 хүүхэдтэй болох тэр магадлал 50% болоо буурч байгаа. Дараа нь 2 хүүхэдтэй яжгаад 3 хүүхэдтэй болох магадлал 30% болоо буурч байгаа байхгүй. Тэгэхээр тэр 2 хүүхэдтэй болмоор байгаа 3 хүүхэдтэй болох гээд байгаа тэр шийдвэр гаргалт нь төр олвол яах нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэрийг юун дээр тулгуурч гэх юм ямар ч тач нэг орон суустай. Гэхдээ орон сууцны нөхцөл байдал нь 2-3 хүүхэд гүйх орчин алгаа. За тэгэх юм бол орон сууцны нөхцөл байдлаа сайжруулахын тулд бид нар бас дэмжлэг хамаарна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ахаал нөгөө зээлийн асуудал чинь энэ дээр яг хөндөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүүхдийн тоон дарааллаас одоо тийм ээ дараалтаа нь уялдуулаад энэ хөнгөлөлт эдийн засгийн болоод энэ санхүүгийн хөшүүргүүдийг ялангуяа татварын хөнгөлтүүдийг ингээд орон сууцны энэ бодлоготой нь уйж өгөх юм бол илүү дарвтай үр дүн гарах байхгүй юу. За нөхцөл байдал хэдий иймдээ тулсан ч манай улсад хүн амын өсөлтийг дэмжих бодлого огт байхгүй гэдгийг судлаачид хэлж байна. За гэхдээ салбарын яамны зүгээс гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг батлуулахаар боловсруулсан ч гэлээ. За өнгөрсөн хугацаанд засаг солигдож сайдаар сэлгэх бүрт буцаагцаар 3 жилийн нүрийг үзэж байна гэлээ. За хэрвээ энэ хууль батлагдвал хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжиж эхлэх юм аа. 3-аас дээш олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого бол олон улсад хэрэгжүүлдэг юм практик ажиллагаа. Гэхдээ манайх заавал хүүхдийн тоо гэхгүйгээр хүүхдийн тооноос хамаарч бас одоо хувийн орлогын ялган татвараас одоо чөлөөлөх татвар нөөцийн одоо баримт бүрдүүлсэн тохиолдолд энэ дээр бас хөнгөлт үзүүлэх ч гэдэг юм. Ийм олон санаануудыг бас энэ хуулинд илүү тусгаад оруулж байгаа. Залуу гэр бүл болон дунд насны гэр бүл төрөөс ямар дэмжлэг одоо хамгийн их хүсэж байна вэ гэвэл одоо 3 гэр бүл тутмын одоо нэг нь
одоо орон сууцны дэмжлэг хэрэгтэй байна. Орон сууцаа томруулах хэрэгтэй байна. Энэ дээр одоо орон сууцаа томруулаад буцаад өөр одоо орон сууц авахд энэ үйл хөдлөлийн одоо татварыг бас хөнгөлж өгөөч гэсэн энэ судалгааны үр дүн байна. Тэгээд хоёр дахь нь бол хөдөлмөр эрхлэлт одоо орлогыг нэмэгдүүлэхийн тал дээр одоо төрөөс бас тодорхой хэмжээний арга хэмжээг авч одоо зөнгөрүүлээд хэмжээч гэсэн ийм судалгааны одоо үр дүнгууд байна. За Октоо болон Хүн амын тоон судалгаан дээр үндэслэн эртнээс өдрийн бодлогыг залуурдаж байх учиртай. За жилийн статистик мэдээллээр хэдэн онд төрсэн хүүхдүүд за яг хизээ 1-р ангид элсэх нь хүртэл тодорхой гардаг. За энэ байдлыг урьдчилан харж тооцоолж чадсан бол өнөөдөр нэг ангид 50-60 эгнэж суухгүй байсан. Ингээд энэ жилээс баахан сургууль цэцэрлэг нэмээд хотдоогүй барьж эхэлсэн ч за төрөлд буурсан үзэгдэл ирээдүйд олон сургууль цэцэрлэгийг хоосруулж мэдхээр байна гэлээ. Жишээлбэл бид нар чинь алтан гахаа жилийн хүүхэд гээл тийм ээ. Их олон хүүхэд төрөөл. Энэ яг хэвдээ монголчуудын бас нэг уламжлалж гэх үү бэлгэдлийн шин чанартай байдлаар гахаа жил төрөхөөр баян байдаг л зэл байх л да. Энийн нийгэм сэтгэл зүйд нөлөөлсөн. Тэгэхээр энэ төрөлтийн хүүхдүүд 6 жилийн дараа сургуульд орж ирнэ. 2 жилийн дараа цэцэрлэгт орж ирнэ гэдэг тооцоог бид хийж явах хэрэгтэй. Гэтэл одоо энэ 24 25 оноос эхлээд харах юм бол буураад эхэлж байна. Энэ бууралт хэдэн он хүртэл явах юм. Энэ прогнозыг бид бас хийх ёстой. Тэгэхээр бид нар энэ статистикийн судалгаагаар гарч ирж байгаа хүн амзын өсөлт бууралтын энэ динамик одоо явцуудыг бид нар энэ боловсролын бодлого төлөвлөлтөнд анхаарч үзэхгүй бол болохгүй болчиход. Жишээлбэл магадгүй одоо нэг хэсэг 12 жилийн сургууль бүх сумд аймгийн төвүүдэд олноор байгуулчих. Гэтэл хүн амын өсөлт цөөхөн болж байгаа үед эргээд бид нар тэнд баахан 10 жилийн ерөнхий боловсролын сургууль барьсан байтал дараа жилд нь тэнд хүүхдгүй болчихвол яах. Тэгээ энэ сургамжийг жишээлбэл Солонгос бидэнд харуулдаг байна шүү дээ. Өнгөрсөн жил ихэд бол бага ангийн сургуулиуд хаалгаа барьсан. Жишээ нь аймгийн төвүүдийн ойролцоо сумууд байна. Би одоо жишээлбэл Дундговын энэ хамгийн наадлын сум чивэл энэ сумд очлоо. Аймгийн төвөөс 30 км. Нэг сайхан дотор байртай. Дотор байранд нь 5 хүүхэд л байна. Ер нь баг хүүхэд байхгүй. Тэгээ тэр байр хоосон. Яадгүй гэхдээ сургуульд нийтийн хүүхэд байгаа. 60-70 хүүхэд. Тэгээ хувьсах сард нь хүрэхгүй. Хүүхдийн тоон цөөхөн болгоор хувьсах сард байгаа гэдэг юм байна л да. Нэг сайхан том сургууль баг 12 жил. Хуучнаар бол 10 жил. Одоо 12 жилийн шиг. Бүх хүүхэд нь аймгийн төврөг явцсан. Тийм ээ. Тэгэхээр эн чинь бодмоор байна шүү дээ. Сум болгон тэгж олон сургууль барих хэрэгтэй юу үгүй юу? Бариул энэ хэдэн жил ашиглагдах юм гэдэг прогноз. Эн чинь монголчуудаа энэ хүн амын өсөлтийн байдлаа харж яваач. Энээс сургамж аваач л гэдэг одоо жигшээ. Ухаантай хүн бусдын жишээн дээр сурдаг гэж, алдаан дээр сурдаг гэж. Тэгэхээр бид нар энэ билээхэн улс орнууд гараад байгаа бэрхшээлүүдийг анхаарах хэрэгтэй байна. Японы жишээгөөд харах хэрэгтэй байна. Хүн амын хөгшрөлт аюултай их явчлаа. Бүх юм гадны ажиллах хүчин дээр явах гэдэг байна. Тэгэхээр манайх магадгүй 40 он хүртэл энэ бодлого барихгүй бол хөгшрөлтийн бодлогыг ороод ирвэл хүн ам цөтийн улс орн хөгшрөлт бий болоод ирвэл улсын дэсний аюулгүй байдал дээр бодлого асуул гараад ирж байна. Ингэхдээ нэг номерт бид юг харах хэрэгтэй юм гэхээр улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг харах хэрэгтэй. Энэ утгаараа төрөлтийг дэмжих хэрэгтэй. Төрөлтийг дэмжихийн тулд бид нэр төрөөс өгж байгаа мөнгөн дэмжлэгч энэ дэмжлэг нь мөнгөн хэлбэрээр байж болно. Татвар хөнгөлөлт хэлбэрээр байж болно. Янз бүрийн одоо урамшууллын жишээлбэл одоо залуучуудад ипотекийн зээлийг хурцлагаагүй болгодог ч юм уу. Гэх мэт ийм боломжууд ийм бодиттой ийм юм дэмжлэгүүд нэгдүгээр хэрэгтэй байна. За манай улсад төрөлт эрс буурч эхэллээ. За энэ байдал цаашид үргэлжилсээр байвал ноцтой асуудлууд бас үүсэж мэдхээр байгаа. За манайхаас гадна бусад Азийн улс орнууд ч гэсэн төрөлттэй холбоотой хүн амын өсөлтөд дэмжих бодлогыг хэрэгжүүлж гисэн ялангуяа Солонгос улс гэхэд хүн амын өсөлт нь
тэг зогсож энэ жилээс эхлэн зарим бага сургуулиуд нь шинэ элсэгчгүйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн ийм нөхцөл байдалтай тулгарч байна. За яг манайхтай ижил энэ Азийн улс орнуудад хүн амаа дэмжих хүрээнд яг ямар бодлогыг хэрэгжүүлж байна, хүн амын өсөлт нь яг ямар хэмжээнд байгаа талаарх мэдээллийг үргэлжлүүлэн за та бүхэнд манай гадаад мэдээний томч болгонд их болгоо мэдээллийг хүргэх боллоо. Тэгэхээр олон улсын жишээнүүдийг харах юм бол Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудад энэхүү төрөлт буурах эсвэл маш бага түвшинд хэлбэлцэх ийм үзэгдэл нийтлэг асуудал болоод байгаа. Гэхдээ бодлогын хариу арга хэмжээний цаар хүрээ үр дүнгийн хувьд бол ялгаатай байгаа. Тухайлх юм бол хамгийн ихний жишээ Бунданда Солонгос улсыг харъя. Олон жилийн туршид энэхүү улсад дэлхийд хамгийн бага төрөлттэй орн гэсэн ийм гарчиг бол байгаа. Нэг эмэгтэйд ноогдох төрөлт нь 0.7-оос 0.8 орчимд ерөнхийдөө бол хэлбэлцдэг. Гэхдээ 2025 оноос эхлэн бага зэрэг сэргийг шинж ажиглагдаж төрөлт нэмэгдэх хандлага бол гарсан. Тодорхойлох юм бол 0.75-аас 0.8 буюу нэг эмэгтэй хүнд ноогдох төрөлтийн түвшин ийм болж өссөн байна. Гэхдээ нийт дүнгээр хүн амын бууралт бол үргэлжилсээр байна. Өмнөд Солонгосын засгийн газрын зүгээс гэр бүлд чиглэсэн бодлогыг маш өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Үүнд бэлэн мөнгөний урамшуулал, хүүхдийн асаргааны татаас, жирэмсний болон амарсны дэмжлэг, мөн ажлын байрны уян хатан нөхцөл, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдгээр арга хэмжээнүүдийг дурдж болно. Гэхдээ эдгээр бодлогон дангаараа хангалтгүй орон сууцны өндөр үн, боловсролын зардал дарамт болсон хэвээр байгаа юм. Дараагийн нэг жишээ болсон Япон улс. Японд төрөлт тасралтгүй буурсаар байгаа. Нэг эмэгтэй хүнд ноогдох төрөлтийн түвшин 115. 2025 онд төрөлтийн тоо 10 дахь жилдээ тасралтгүй буурсан байна. Сүүлийн 10 жилд нийт төрөлт ойролцоогоор 30 орчим хувиар буурсан байгаа юм. Гол шалтгаанууд нь амьдралын хүртэг өндөр, ажлын ачаалал их, залуусын гэрлэлт хойшилсан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн зэрэг юм шалтгаануудыг дурдж болно. Япон улсын төр засгийн зүгээс төрөлтийг дэмжихийн тулд хүүхдийн асрамжийн үйлчилгээг өргөжүүлэх, хүүхэд төрүүлсэн шинэ аав ээжийн амралт чөлөөг нэмэгдүүлэх, төрөлт бага бүс нутгуудад зориулсан тусгай юм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн нэг жишээний тухайд Хятад улсыг яхаарахгүй дурдах хэрэгтэй. Хятад улсад төрөлт огцон бурж, нийт хүн амын бууралт тасралтгүй явсаар байна. 2025 онд төрөлт түүхэн дээд доод түвшинд хүрсэн байна. Харах юм бол нэг хүнд ноогдох шинэ хүүхдийн төрсэн хүүхдийн тоо 1-ээс 102 болж буурсан байна. Энэ олон 10 жилийн турш хэрэгжсэн нэг хүүхдийн бодлогын үр дагавраа гэж хэлж болно. Хэдийгээр 2016 оноос хойш энэхүү бодлого туслагдсан боловч хүмүүсийн ой санаанд бол хүүхэд бага төрүүлэх бодол гүнзгий суусан байгааг бол харж байна. Үүн дээр нэмээд хотчлт эдийн засгийн хямралтай холбоотой дарамтууд зэргийг дурдж байна. Хүүхэд төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд Бээжингийн зүгээс хүүхэд бүрт 0-оос 3 нас хүртэл тэтгэмж олгох, зарим тохиолдолд шууд хэлбэрээр мөнгөнд нэмшлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа юм байна. Ингээд харахаар эдгээр гурван улсын нийтлэг дүр зураг бол тодорхой. Өргөн үрээний татаас урамшуулал, дангаараа төрөлтийг эрс өсгөхөд бол хангалтгүй байгаа нь бол харагдаж байгаа. Мөн гол саад нь амьдралын үртэг, орон сууц, хөдөлмөрийн зах зээлийн тогтворгүй байдал, мөн залуусын амьдралын шинэ хэв маягийн өөрчлөлтүүдийг хэлж болохоор байгаа юм. Ингээд хүн амаа өсөх бодлогыг улс орон бүр өөрсдийн хүрээнд бодлогоор дэмжиж байна. Ажиллах хүч байхгүй, бага сургуулиуд нь эсэрчгүй болох үзэгдэл манайхаас тийм ч хол биш. Яаравчлан хүн амаа өсгөх бодлогоо эрчимжүүлж, ялангуяа хөдөө орон нутгийг эсгөөрөхөөс өмнө арга хэмжээ авах анхааруулга тохиолж байна.